Тэгэхээр 81 нь энэ дифференциал тэгшлэг гэдэг чинь. За хавуудрын ховсгчийн ялахаараа бодъё. Өөрөвл игэрхтэй хэсэг нэгдэлт нь гаргаад dx-ийг хойш нь өрчүүлж. За тэнгуүдээ бүгдрээ хоёр талаас нь интеграл авчна. Нэгийг баах нь ирдэ нэмэх нэг d-ийг энэ болохоор dx. За эндээс нэг баах нь ирдэ нэмэх нэг маань натурал өргөн. За энийг ер нь ингэж байгаа шүү дээ. Ингээд нэглэж. Нэгийг баах нь ирдэ нэмэх нэг гэснээр d гэд ирдэ нэмэх нэг гэвчихээр эндээс уламжлал аваад нэг тэгээд d гэдэг энтэй тэнцүү гэсэн үг. Тэгээ энэ маань нэгийг үрчхэндээ x. Тэгэхээр бүгд энэ хэсгээ одоо нэгийг баах нь x dx байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань натурал өргөн ирдэ нэмэх нэг. За нэгээс интегралахаар x болчихно. Тэгээ ямар нэгэн тогтмол 5 байхгүй ч магадгүй гэсэн ингээд тавьчих. За бүр ингээ эргээ олж тавьж ивэл энд яаж болох вэ гэхээр бүгдээрээ натурал логарифм ирдэ нэмэх нэг тэнцүү x-тэй нэмэх нь c-гээ бүгдээрээ e-сөртөө e-гээр үрчүүлж энэ маань нэг гэсэн үг. За хоошоо гаргахаар натурал логарифм ирдэ нэмэх нэг тэнцүү натурал логарифм e-гийн гэд ингээд зэрэг болгож. За тэгвэл эдэн засгийн хаялаа. Тэгэхээр манай ирдэ нэмэх нэг маань юу гэж тарах вэ? e-гийн x-тэй нэмэх нь c-гээ e-гийн x хүчин e-c гэснээр за энийг нэг тогтмол тавьж өгөх нь c гэж ингээд тавьчих болно шүү. За дараа нь за энэ дифференциал тэгшлийг бодгонэ. Тэгэхээр бүгд мөн адилхан хосгчийн ялгана урд байгаа эргээ шаваагаад косинус x-ийг үрчгэндээ x-ээ хойш гаргаж. Тэгчээд одоо хоёр тал нь хосгч ялгацсан юм чинь интеграл авчи. Тэгэхээр нэгийг бах нэг эргээс интеграл авах нь натурал логарифм эрг косинус x-ээс уламжлахаар синус x. За ингээд ямар нэг тогтмолтой байхгүй болсон гэж бодвол ингээд тавьчихна. За эсвэл бүр эргээ олоод тавьсан бол бүгд мөн адилхан натурал логарифм эрг тэнцүү синус x-тэй нэмэх нь c-гээ l-ийн нэгээр үрчилж. Нэгээр үрчилж байгаа гэсэн үг шүү дээ. L-ийн яшаа. За энийг зэрэг оруулчаар натурал логарифм эрг тэнцүү натурал логарифм e-гийн гэснээр синус x-тэй нэмэх нь c. За тэнгууд l-ийн хаяад y-ийн тэнцүү e-гийн синус x-ийг үрчгэн e-гийн c-гээд за энийг ямар нэгэн тогтмолтой гээ c-ийг тавьсан ч болно. C-ийг үрчгэн синус x. За дараа нь за энэ дифференциал гэж мөн адилхан бүгдээрээ y-ийг ийшээ үржүүлээд d-ийг хойш үржүүлж. Ингээд x y-ийг нь хосгочоор ялгаж. За тэгэл хоёр талаас нь интеграл аваад байгаа шүү дээ. Y-ээс интегралахаар y квадратыг бах нь 2. За x-ээс интегралахаар x квадратыг бах нь 2. 2-оос интегралахаар 2x. Тэгээд нэмэх нь c. За эндээс бүгдээрээ y квадратаа олъё гэвэл ийшээ 2-оор өгөөд x квадратээр нэмэх нь 4x нэмэх нь 2-ыг хүчин c болохоор нэг тогтмолтой гэл гэж. За 84 хүн амын өсөлтөнд дараах дифференциал тэгшлэлээр өгсөн гинэ. Тэгэхээр энэ p нь t-гээс хамаарсан хугацаанд хамаарсан. Тэгэхээр k үрчгэн p. P маань энэ t-гээс хамаарсан байна шүү дээ. За эндээс бүгдээрээ pt болно гинэ. Тэгээ мөн адилхан хувьсгч ялгачнаа. P-г ийшээ гаргаад k үрчгэн dt. За k болохоор тогтмолтой. Тэгээ хоёр талаас нь интеграл авчихна. Тэгэхээр эн чинь p хувьсгчаар нэгийг бах нь p-гээс интеграл авах нь натурал логарифм p k үрчгэн нэгээс уламжлахаар t гэсэн. За тэгээ ямар нэгэн тогтмолтой. Тэгсэн чинь энд 0-ыг авахаар 2000 гэж. Тэгэхээр бүгдээ эндээс юуны хооронд t болгоны хооронд 0-ыг тавьчих. Тэгэхээр энэ маань натурал логарифм. За энийг юу ачид үү? Ялбарчи. Есүртээ e-гээр үржлээ дахиад зэрэг оруулж. Тэгэхээр натурал логарифм p маань тэнцүү натурал логарифм e-гийн зэрэг нь k t-дээр нэмэх нь c. За хоёулаа l-ийн нэмчинг хаяхаар энэ маань p тэнцүү e-гийн k t үрчгэн e-гийн c. За ийм хэлбэртэй гэсэн. E-гийн c бол бүгд нэг тогтмолтой гээд c1 гэж тавьчих тий. За ийм баг гэсэн. Тэгсэн чинь манай энэ p чинь t-гээс хамаарсан байна шүү дээ. p t гэсэн c1-ийг үрчгэн e-гийн k t. Тэгсэн чинь 0-ыг орлуулахад за шүрчээ. T-гийн хооронд хугацааны хооронд 0-ыг тохиорно шүү дээ. Манайх 20,000. Тэгэхээр эндээс e-гийн 0 зэрч нэг юм чинь c1 нь 20,000 ч. За одоо pt болохоор манай pt маань c1 коэффициентаа бүгд 20,000-ад болсон чинь 20,000-ыг өчгөн e-гийн k гэж ингэж харах нэ. За 85.
энэ дифференциал тэгштгэлийн шийдэн энэ цэгийг таардаг гэж. За тэгэхээр бүгдээрээ Т эргийг хуваах нь D гэсэн тэнцүү эрдэнэ нөхрийн 3. За мөн хувьсгчээ ялганаа. Энэ эрдэнэ нөхрийн 3-аа нааш харахаар хуваачна D гэсэн иш өөрчлөгдөж. Тэгээ хоёр талаас нь интеграл авчна. Нэгийг ухны эрдэнэ нөхрийн 3-ыг хүчин D эрг. Энэ маань нэгийг хүчин D гэсэн. За тэгэхээр нэгийг ухна гэхээр энэ маань мөн адилхан ингэж байгаа гэсэн үг шүү дээ. Эрдэнэ нөхрийн 3 гээд D y гэдгээ D эрдэнэ нөхрийн 3 болгож. Тэгэхээр энэ чинь эндээс уламжлав гэсэн үг. 1 тэгээд D y гэхээр манай энтэй адилхан гарч байгаа. Тэгэхээр нэгээс интеграл авахаар x болчихно. За нэг тогтмолтой. За тэгээ нэг ухны y D y урдбал энийг бүгдээ нэг а-гаар олцсон бол нэг ухна D a гэж интеграл натурал арифметик те. Натурал арифметик эрдэнэ нөхрийн 3. Энэ маань x-тэй нөхрийн c юм байна. Гэсэн чинь манай энэ дифференциал тэгшдэг шүү дээ. 0 1 гэсэн цэгийг дайрдаг. 0 1 гэсэн цэгийг дайрдаг гэсэн. Урдбал y нь 1 байхад x нь 0 юм байна шүү дээ. Тэгэхээр манай c нь e-ийн 4 юм байна. Тэгэхээр эндээс манай нөө функц маань яаж өөрчлөх гэсэн чинь натурал арифметик эрдэнэ нөхрийн 3 тэнцүү x-тэй нөхрийн c-гээр нь e-ийн 4 юм байна. За тэгсэн чинь цэгийг дайрсан графикийг ол гэж. Тэгэхээр график ингэ олчлоо. За бүр эрг олох шаардлага гарал бүгдээрээ натурал арифметик логарифманд эрг тавих хэрэгтэй учраас модулыг аваад байгаа штэ. L-ийн x L-ийн 1-ээр үржүүлчихье. L-ийн y чинь 1. Тэгээд зэрэг болгоо оруулчихаар натурал арифметик эрдэнэ нөхрийн 3 тэнцүү натурал арифметик y-ийг зэрэг нэмэх нь натурал арифметик 4. Тэгээ натурал арифметик эрдэнэ нөхрийн 3 тэнцүү нэмжамж үржүүлчих y-ийг x-ийг 44. Тэгээ энэ хоёроо хаянгуут эндээс юу болсон бэ гэсэн чинь за манай эцсийн хариу нь эрдэнэ нөхрийн 3 маань тэнцүү юу болсон гэсэн чинь 4-ийг үржих гэсэн байна. За энэ бүгдчээ гэсэн. За дараа нь за эмийн зардал нь экспоненциал буурах буюу одоо зэрэглэлтэй гэсэн үг л дээ. Тэгээ ийм хамааралтай өгсөн. Тэгэхээр үрбэл DC-г хуваах нь DT нь хасах K хүчин C. Өвчтөнд 500 г суцаар тарьсан байсан гэж. Тэгэхээр үрбэл хугацааны эхэнд яг T0 байх үед 500 г байна гэж байгаа юм байна. Эмийн задралын хурдын тогтмол нь 0.2 гэж өгсөн. 0.2 энэ биш. 0.2 бол тогтмол ийм коэффициенттэй. Тэгвэл 5 цагийн дараах эмийн концентрацийг олгож байна. За мөн адилхан нэг яах вэ гэж бүгдээ C-г нийшээ гаргаад хасах K хүчин D-ийг хосгож ялгачих. За эндээсээ C-г олох гэж хоёр талаас нь интеграл авлаа. Нийгхэн C-гээс интеграл авахаар натурал арифметик C. Тэгэхээр энэ маань хасах K хүчин 1-ээс интеграл авахаар T. За тэгээд ямар нэгэн тогтмолтой байх гээд за энийг нөгөө C-г ялахгүй бол за C нэгч мөн гэж тавьчих. Тэгвэл өмнөх C-тэй адилхан харагдаад байна те. За тэгэхээр эндээс бүгдээр яах юм гэсэн энийг Есүрт ийг хөвчүүлж. Тэгэхээр натурал арифметик C маань натурал арифметик гэсэн зэрэг нь хасах K хүчин T дээр нэмэх нь C1. За ингээл энэтэй ачаар манай C гэдэг функц маань хасах K хүчин T нэмэх нь C1 гэдэг хүчин Y-ийн C1 гэж. За манай энэ чинь C чинь одоо T-гээс хамаарсан функц шүү дээ. Y-ийн C1-ийн нэг коэффициент юм чи одоо C2 ч юм уу нэг юм тоогоо гадаж. За ийм юу болох гэдэг бүгд. Гэтэл яг хугацааны хамгийн анх эхлээд 0 байх үед 500 мг тарьсан гэсэн шин. K хүчин 0 энэ нь 500 хөгжсөн. Тэгэхээр Y-ийн 0 зэрэг чинь 1 гэсэн. Тэгэхээр манай C2 тогтмол тоо 500. Тэгэхээр манайх юу байсан гэсэн CT маань 500 гүрчг нь Y-ийн хасах K-ч нэг өгсөн байсан шүү нэрээ. K 0.2 өгсөн. 0.2 T ийм болчих. Тэгсэн чинь бүгд хэдэн цагийн дараа лээ? 5 цагийн дараа. За 5 цагийн дараа гэхээр T-ийн орон 5-ыг тавихаар 500 гүрчг нь Y-ийн хасах 0.2-ийг гүрчг нь 5. Тэгэхээр энэ чинь 500 гүрчг нь Y-ийн хасах нэг юм биш. Буюу 500 хуваах нь Y юм байна. За ингээд ойролцоогоор бодох бол манай Y тоо чинь 271 байхгүй юу? Тэгэхээр 500 хуваах нь нэг ойролцоогоор 271 гэхээр 184.5 грамм орчим байх нэ.
За концентрацийг ол гэсэн чинь за тийм 184.5. За дараа нь за нэг тусал бороо тогтун усан цөөрөмд унахад төвөөс нь тойрог хэлбэртэй долгио үүсээд бүх чиглэл тархдаг гэж. Тойргийн радиус 1 секунд нь 3 м нэмэгдэг гэж чинь радиусын өөрчлөгдөх хурд нь 1 секунд нь 3 см/секунд юм байна. 3 см/секундээр нэмэгдэж байгаа гэж. Тойргийн радиусын тэлэх хурд нь. За тэгвэл нэгдүгээрт тойргийн периметрийн хугацааны хувьд ямар хурдтай өсөж байгааг харгана. Тэгэхээр бүгдээр тойргийн хурдыг чинь 2πr гэж байна. R маань өөрөө T-гээс хамаарсан байгаа. За тэгэхээр одоо эндээс би нөгөө тойргийн уртын өөрчлөлтөд өрдөг болох гэдэг шүү. Тэгэхээр хоёр талаас нь T-гээр уламжлал авчи. Энэ бол нөгөө тойргийн уртын өөрчлөлтийн хурд те 2π маань тогтмолтой. Тэгэхээр R-аас бүгдээр хугацаанаас хамаарсан юм чинь R-аас T-гээр авсан уламжлал гэсэн үг. Тэгэхээр 2π чинь энэ маань одоо өгөгдсөн. Радиус тэлэх хурд нь. Тэгэхээр 3 см/секунд гэж байна. Тэгэхээр 6π см/секунд юм шүү дээ. За энэ манай радиус тойргийн урт тэлэх хурд нь. Бэд нь тойргийн талбай нь 81π см байхад талбай ямар хурдтай нэмэгдэж байгааг болгож байна. Тэгэхээр манай талбай чинь PR квадрат. P өрчгөн радиусын квадрат. За тэгэхээр талбай ямар хурдтай нэмэгдэж байгааг олыг бол бүгдээрээ хоёр талаас нь S маань T-гээс хамаарсан тий. Хэмжлэлээ P өрчгөн R квадрат чинь 2-ыг өрчгөн радиус өрчгөн одоо радиусаас T-гээр болгож авч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь манайх тойргийн талбай нь 81π см/квадрат. Тойргийн талбай чинь P өрчгөн радиусын квадрат. Тэгэхээр юу гэсэн бэ? Радиус нь яг 9 см байх гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэг олно гэхээр би 2π өрчгөн радиусаа саяны авсан 9-өө тавиад тэгээд радиусын тэлэх хурд чинь манайх 3 гэж өгсөн шүү дээ. 3. Тэгэхээр эндээс 27 2 үртээд 54π биш. Энэ бол талбай тэлэх хурд нь. За 88. За жолоос тормоз гიშгсний дараа хурд нь ийм хуулиар саарна гинэ. Саар хурд нь. За саарч байгаа учраас хасах байгаа те багасж байгаа. Ийм хуулиар өгдөжээ. Хэрв тормоз гიშгэх үед 20 м/сек хурдтай байсан. За яг тормоз гიშгэхэд хурд нь 20 м/сек хурдтай байсан. За тэгээд зогсох хүртэл явсан замыг олгосон. За эндээс хувьсгчийг ялгаж чигнэ. Тэгэхээр бүгдээрээ dB-г хуваахны B-г нийшээ гаргаад хасах 0.2-ыг өрчгөн dt. За нөхдөс ч бас яг энийг дагалвч. За энэ хоёр талаас нь интеграл авъя гэж. Тэгэхээр ингээ интеграл авахаар нийвх нь B гэж натурал ритм B. За тэгээ хасах нь 0.2 өрчгөн T. За тэгээ нэмэх нь ямар нэгэн тогтмолтой. Тэгэхээр би нэг 2 гэж бүлэх нь шүү дээ. Энийг 2 гэж бүлэх юм. За эндээс B-г олно гинэ. За эндээс B-г ажиллах вэ гэсэн чинь дахиад энийг L-ийн 1-ээр хурцлж байна. Тэгэхээр натурал ритм B гэдэг маань тэнцүү. Энийг эдгээр чиг зэргүүлэг оруулчихаар натурал ритм 1-ийн хасах 0.2 T дээр нэмэгдэнэ. За тэнгууд L-ийнтэй хайхаар манай хурд нь юу ажиллаж байгаа чи E-ийн хасах 0.2 T дээр нэмхэн C-гээ болгоо би E-ийн C-г тавьчих. За тэнгуудлынд яасан бэ гэсэн чинь манайх энэ нь ямар нэгэн тогтмолтой хүч E-ийн хасах 0.2 T гэсэн үг. За тэгэхээр энд B маань яасан бэ гэсэн чинь хамгийн ихнийх нь хэд гарлаа? C1 коэффициентээ мэдгүй багш бүгдээрээ. За тэгсэн чинь B нь 0 байх үеийн за нэг ингэж бичсэн. Тэгэхээр манайх юм болчихоо. Тэгээ B 0 байх үед анхны хурд нь 20 м/сек өгсөн шүү дээ. Тэгэхээр анх манай хурд нь 20 байсан. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ энэ B маань за одоо энэ C гүрч нь E-ийн одоо E-ийн зэрэг төлбөртэй юм шиг нэмэх том чинь мод болон зүгээр байгаагаар л гарч тэ C1-ийн гүрч нь E-ийн хасах 0.2 тэй. За тэгсэн чинь яг хамгийн анх эхлээд яасан гэсэн чинь бүгдээр 0 байхад хурдаа яг гიშгэхэд 20 м/сек байсан гэсэн.
Тэгэхээр энэ чи Е-гийн өрчгөн манай хурдан хугацаа 0 байх үед хурдан 20 м/сек. Тэгэхээр С1-ийн өрчгөн ямар ч тооны найзагчны нэгэм чинь 20 болоод манай С1-ийг нь коэффициент нь 20 гэсэн юм байна. За тэгэхээр эндээс бүгдээ С1-ийг энийг 20 болчих. Энэ маань 20 болчих. Тэгэхээр манай нөгөө нэг хурдны тэгштгэл маань B-тгээс хамаарсан байна. За эндээ олчихнаа. С1-ийг бүгдээр 20 гэж болцох. 20-ыг хүчний Е-ийн хасах 0.2-т. За ингээд олчлоо. За ингээд хурд олцсон. За зам нь хурднаас хугацаагаар авсан интеграл учраас бүгдээ одоо замаа олно. Замаа олохдоо бүгдээ хурднаасаа интеграл авчихна. Тэгэхээр хурдны тэгштгэл маань бүгдээ 20-ыг хүчний Е-ийн хасах 0.2-т dt болцсон. За тэгэхээр эн чинь 20-ыг хүчний Е-гээс интегралахаар яг өөрөө гараад ирдэг байхгүй. Тэгээд Е-гийн өмнөх коэффициент энд нь хуваагдах гэж байна. За энэ нь ер нь яагаад юм хэрэг би ингээд байгаа гэсэн үг шүү дээ. Энийг биччихъя да тий. D гээд Т-гийн оронд хасах 0.2 тэгээд тавьдаг байхгүй юу? Тэгэхээр эн чинь уламжлахаар хасах 0.2 гараад ирнэ. Гэтэл хасах 0.2 надад байхгүй учраас бүгд энд нь хасах 0.2-д нь хувааж өгöd байгаа шүү дээ. Ингээд тэгэл энийг нэг хувьсгч үзчихье. Тэгэхээр эндээс интеграл авахаар хасах 1-ийг хуваах 0.2-ыг өрчгөн 20-ыг хүчний Е-ийн x dx гэхээр яг өөр гарчнаа л гэсэн үг. За тэгээд ямар нэгэн тогтмол тоо нэмэгдээд нэмэх нь С. За 20-ыг 0.2-д хавахаар хасах одоо 20-ыг 0.2-д хуваахаар хэдлээ гэсэн чинь 2-удаа хураагаад 200 гарчих юм шүү дээ. 20-ыг хуваах нь 0.2 гэхээр 20 тийм 100 юм байна. Тэгэхээр 130 Е-ийн хасах 0.2-т нэмэх нь С. За одоо цааш нь харъя. Гэс чи манайх энд яасан гэс чинь хасах энэ маань 100 болчихно. 100. Энэ чинь нөгөө 20 байгаа шүү дээ. За энэ аанууд орд нь болцсон л та тий. За тэгэхээр нэмэх нь энийг үрчгэн D гээд энэ А чинь болохоор нөгөө 0.2 маань байгаа. За D чинь нөгөө сул та. За тэгэхээр S 0 үед за хамгийн анх яасан гэсэн өгүүлбэр энэ шүү дээ. За тэгээ бүгд хугацаа нь тоормос гიშгэх үед 20 м/сек болдог. Яг тоормос гიშгэх үед бүгдээрээ буюу анх яг хугацааны эхэнд одоо гიშгснээс хойш үзэж байгаа учраас хугацааны яг 0 болохоор за яваа тавьчих. 0 нэмэх нь С. Энэ болохоор манайх яг яваагүй яг гიშгэж эхэлчихсэн болохоор зам 0 байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Е-гийн 0 зэрэгт нэг юм чинь манай С нь бол 100 цул та. За тэгэхээр эндээс яасан бэ гэсэн чинь С-ийн S-ийн 0 үед манайх Т 0 орвол энийг 0 гэж тооцвол D маань 100 болж таарна гэдэг. Энийг нэг гэж болно. Тэгээд зам олч. Тэгэхээр манай одоо замын тэгштгэл маань энэ гарснаа да. Тэгэхээр эн чинь S тэнцүү хасах 130 Е-ийн хасах 0.2-т нэмэх нь 100. За манай замын тэгштгэл нь байна. За тэгээд цаашаа уншнаа. За ингээд энийг олцсон. За тэгэл хурд ихсэх үед буюу одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо гэтээ хугацаа ихсэх тусам. За одоо хугацаа ихсэх тусам буюу манайх эн чинь хасах 100 хуваах нь Е-ийн 0.2-т. За ингээд даавна хасах юм чинь 0.2-т нэмэх нь 100. За одоо яах юм гэсэн чинь энэ хугацаа ихсээд Т нь одоо хязгааргүй руу явах үед. Тэгэхээр бид энэ Е-гийн зэрч улам ихсээл гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 100 хуваагаад улам ихсээд байна гэдэг маань манай энэ илэрхийл маань болохоор тэг рүү ортчихно. Тэгээд нэмхэн 100 буюу хугацаа ихсэх тусам манайх 100 км болчихно. За тэгэхээр өөрөөр хэлбэл Т нь одоо хязгааргүй явах үед манайх энэ маань энэ гарна гэсэн үг. Энэ тэг рүү энийг их тусам энэ тэг рүү ортно гэсэн үг. Тэгээ манайх 100 км 100 м шүү. 100 м болно. Ингээд бүхэлж. За 89 нь агаарын бохирдлын концентрац С аажмаар буурдаг бөгөөд дараах тэгштгэлээр илэрхийлэгдэнэ. За тэгэхээр өөрөлдвөл манай С маань Т-гээс хасах К-г байх нь С гэж илэрхийлэгдсэн байна.
Хэрэг бохирдлын эхний концентрац нь 100 байсан. Эхний гэдэг маань урдл 0-ыг орлуулахад яг 100 байсан. Ба 10 цагийн дараа бол 10 цагийн дараа болохоор 50 болсон гэсэн байна. За тэгвэл 20 цагийн дараа бохирдлын түвшин хэд болсон байхыг бүгд олох гэж байгаа юм биш үү. За тэгэхээр эхлээ бүгдээрээ эндээсээ цэг олно. За хувьсгчаар ялгая. Д цэг бахан цэгний шигаа С нь хугацаанд самарсан ба К гүрчгэн Д-тэй. За энийг бичсэн мөр хувьсгч ялгах гэх тээ. За тэгээ эндээсээ бүгдээр цэг олоход хоёр талаас нь интегралахаар натурал ритм С тэнцүү эндээс хоёр талаа интеграл авчих штэ. Натурал ритм С тэнцүү хасах К гүрчин нэгээс интеграл Т. За ямар нэгэн тогтмол таалуулсан магадгүйгээд С1 гэдэг тавьчих. За тэгэхээр эндээс одоо яасан гэсэн чинь энийгээ бүгдээрээ Е-сүртэй Е-гээр үржлээд зэрэг болгоо оруулчих. Тэгэхээр натурал ритм С тэнцүү натурал ритм Е-гийн хасах К Т дээр нэмэх нь С1. За ээлэнүүд орхилоо. Тэгэхээр манай С маань Е-гийн хасах К гүрчгэн Т гүрчгэн Е-гийн С1. За энэ тогтмол томчныг үсгээр илэрхийлчих. Гэхдээ саянд ингээ харсан чинь А үсгээр илэрхийлчих. Тэгэхээр нь А гарт тавьчих. Тэгэхээр энэ маань А гүрчгэн Е-гийн хасах К гэсэн ийм хэлбэртэй юм байна гэд. За энийг бүгэлчүүд за анхны утгуудаа тооцвол тэгэхээр С-ийн оронд 0-ыг тавилаа. Т-ийн оронд 0 тохоор А гүрчгэн Е-гийн энэ 0 болчин С0 нь хэдэж өглөө 100 болж өгсөн. Тэгэхээр Е-гийн 0 зэртнийг юм чинь манай А маань 100 ажээ. Тэгэхээр эн чинь С Т маань за энийг шүвцээ. А-гийн хооронд 100 тавиад Е-гийн хасах К гэсэн ийм байсан юм байна. За эндээс бүгдээр юу болох вэ гэсэн чинь одоо С нь 10-ийнх нь одоо 10 үед 50 болсон гэсэн шүү дээ. За 10 үед 50 гэхээр бүгдээр энэ чи одоо 10 орлуулж тийм. Тэгэхээр Е-гийн хасах К гүрчгэн 10 тэгсэн чинь энэ үед 50 байсан гэсэн. Тэгэхээр эндээс чи Е-гийн хасах 10 К маань 50-ыг хуваах нь 100 буюу 2-1 болчихно. Тэгэхээр би одоо эндээс Е-гийн 1-ийг хуваах нь Е-гийн 10 К зэрэгт маань 2-1 юм байна шүү дээ. Тэгэхээр эндээс Е-гийн 10 К маань 2-той тэнцүү юм байна. Тэгээ эндээс Е-гийн К шууд 10 зэрэг язгарах ч юу. Тэгэхээр 10 зэрэг язгар 2. За Е-гийн К-г олж. Е-гийн К-г олж тавьж үгүй харъя. Тэгээ бүр К-г олоод биччих. За тэгэхээр эндээс бүгдээрээ энд нөгөө энийг бас бүглөөт. За 10 үед манайх энэ 100 гэсэн үг, энэ 50 гэж өгсөн учраас эндээс К-г олно гэж. За тэгэхээр К-га бүр юугаа биччихээ. За тэгвэл бичиж хоёр талаас нь L-ийг авчих нэг. Тэгэхээр натурал ритм Е-гийн 10К тэнцүү натурал ритм 2. За тэгэхээр логарифмын чанар энэ зэрэг нь уушаа гарч ирнэ. 10К гүрчгэн L-ийн Е тэнцүү L-ийн 2. L-ийн 1 байгаа. Тэгэхээр эндээс бүгд К-га олсон чинь L-ийн 2-ыг хуваах нь 10. За манай К юм байна. Тэгэхээр L-ийн 2-ыг хуваах нь 10 буюу энэ болохоор 2, энэ болохоор 1 юм байна шүү. За одоо тэгээд Т-ийн 20 үед бодъё гинэ. За одоо бүгдээр нөгөө функцээ бүр тодорхойлох зөв чинь тавьчих. За манай С маань юу болсон бэ гэсэн чинь Т маань А чинь 100 болсон шүү дээ. Тэгээд А 100 болоод сая бүгдээр К-га олцсон. Манай функц маань ийм болсон шүү дээ. Ийм. За К-гийн хооронд цааны тавгаа тавьчих. Тэгэхээр 100 гүрчгэн Е-ийн хасах К гүрчгэн Т. Сая бүгдээр К-га юу гэж оллоо? Энд харуулсан орлуулах К чинь L-ийн 2-ыг хуваах нь 10. L-ийн 2-ыг хуваах нь 10. За тэгэхээр манай функц маань юу болчих вэ чинь 100 гүрчгэн Е-гийн К-гийн хооронд L-ийн 2-ыг хуваах нь 10-ыг гүрчгэн Т. За энэгээр нь тавьсан байна уу? Агуу шууд л 20 болсон юм шин. За тэгэхээр одоо Т-гийн хооронд 20-ыг орлуулахаар 100 гүрчгэн Е-гийн хасах L-ийн 2-ыг хуваах нь 10. Т-гийн хооронд 20-ыг тавьчих шүү дээ. Тэгэхээр энэ маань юу болох чинь 100 гүрчгэн Е-гийн энэ өстад хасах 2-ыг гүрчгэн L-ийн 2. Гэтэ энэ чинь гоё таарч хараа да. Энд яг тавьчихсан байна. За одоо тэгэхээр манайх энд 100 болгоод гүрчгэн Е-гийн гэд санийхаа хасах
Илийн хоёрыг хуваах нь 10, өрчих нь 20 гэдгийг тавьсан байна л да. За тэр дээр энэ нь 2, энэ нь 1. За тэгээ одоо f-чиг олох нь тийм баха. Энэ зургаа бүхэлд гаргацсан. Тэгэхээр эндээс ингээ харахаа манай хариу нь 100 өрчих нь e-ийн гэснээр хас 2 ишээ болохоор натурал ритм 2-ийн гэснээр хас 2 зэрэгтэй болж байна. Тэгэхээр 100 өрчих нь e-ийн e-ийн гэдэг манайх логарифмын чанараар логарифм одоо а-гийн зэрэг наас өртөө b гэвэл b гардаг тийм. Энэ ёсоор манайхын чинь e-м чинь хариу нь энэ 2-ийн хас 2 дээрээсээ буухдаг юм байна. 2-ийн хас 2. Тэгэхээр 100 хуваах нь 4 буюу хариу нь тэнцүү хэд гарах вэ гэхээр 25 гарах юм шүү. Тэгэхээр манай хамгийн сүүл нөгөө бөглөх энэ маань 25 юм шүү. За ингээ 25. За дахиад нэг 2 идэл байгаа. За ер нь савны яроолоор ус гойж исэн гэж байна. Усны өндөр өөрчлөлт хурдан багны өндөөс хамаарат ийм болох юм байна. Тэгэхээр усны өндрийн өөрчлөлт хурдан багны өндөөс хамаарат ингэж байдаг гинэ. Анх усны өндөр 0 гэсэн. Урбал яг 0-д хурдан өндөр нь 100 гэсэн гэж. За тэгээд одоо бүгдээрээ 6 үед өндөр нь хэд байхыг олох гэж байгаа гинэ. За тэгээд одоо энийг юм адилхан хувьсгчийг ялах те. Тэгэхээр энийг 3 гэж тавиад дараа нь яасан гэсэн чинь А-шуудаа нэг талд гаргах чи D-А-шиг хуваах нь D-А-шиг хуваах нь язгуудар А-ш тэнцүү хас 3-ыг өрчих нь D-тэй. За тэнгууд одоо хоёр талаас нь интеграл авчи. За тэгэхээр манай энийг бүглэхмийг харж байна нэг яг ингэж чичээд энэ А-нд хэдий гэж 3. За энэ бүглэхмээ 3 гэж тавьчихна. За тэндээс цаашаа илбэрчлээ. Нэгийг хуваах нь А шиг чинь А-шийн 2-ны 1 зэрэг буюу хуваар дарамж хасах. D-А-ш тэнцүү хасах 3-ыг өчнө 1-ээс нэрлэхээр Т ямар нэгэн тогтмол таалуулцаж магадгүй С гэж тавьчихна. За тэгэхээр А-шийн зэрэгтэй чинь зэрэндээ 1-ийг нэмэж 2-ны 1 тэгээд тэнд тоорондоо хуваагдаж байна. Тэгэхээр хасах 3-т дээр нэмэх нь С. За 2-ны 1 тохоор 2-ыг өчнө А-шийн 2-ны 1 нь хасах 3-т нэмэх нь С. За одоо энийг харж байгаа бүглэх юм юу вэ гэсэн чинь энэ маань 2 юм байна. Энэ чинь нөгөө 2-ны 1 юм байна. Тэгээд арийнхны ялаа энэ 3 юм байна. За эндээс аашаа олно гинэ. За тэгэхээр аашаа болохоор аашийн 2-ны 1 тэнцүү хасах 3 дээр нэмэх нь С-г хуваах нь 2. Тэгэхээр ааш язгуу дарамж чинь энийг аашаа олъё гэхээр хасах 3 дээр нэмэх нь С-г хуваах нь 2-ын квадрат юм байна. За тэгэхээр энд яагаад гэсэн мэс чинь хасах 2-ны 3 энэ 2 юм байна. Энэ D-н 2 юм байна. За одоо 0 үед 100 гэсэн хугацааны 0 үед. Тэгэхээр манай энэ A чинь T-гээс хамаарч байгаа шүү дээ. 0-ыг орлуулсан чинь 0 дээр нэмэх нь С-г хуваах нь 2. Энийг квадрат нь энэ 100 байсан. Тэгэхээр эн чинь юу болсон гэсэн чинь манай С-г хуваах нь 2-ын квадрат нь 100 байна гэдэг маань С-г хуваах нь 2 нь 10 юм байна. Тэгэхээр манай эндээс С-н 20 болж тарж байна. За С нь болохоор ингээд энэ нь 20 болж тарах нэ. За энэ болохоор С квадрат байх нь 4 гэсэн үг шүү. За ийм өндрийн функц нь за ингээд одоо ийшээ өндрийн функц ингээд бүгдийг олцсон шүү дээ. За энэ чи С-ийн 20-ыг тавьчих. Тэгэхээр манай функц маань H гэсэн функц маань хасах 3 гэсэн С-ийн бах нь 2-ын квадрат. Тэгээ одоо 6 үеийнх нь бол гэсэн. За 6-г орлуулахаар хас 18 дээр нэмэх нь 20-ыг бах нь 2 үүнийг 20-оос 18 хасгаач 2 туваагаад H нь 6 үед 1 юм биш. Тэгэхээр H нь 6 үед 1 юм байна. Энэ болохоор 3-ны 2 энэ сүүлийнх нь хэдэлээ. Сүүлийнх нь биш үү? Агшл хуваацсан юм шүү. 20-ыг 2 туугаад тэр бүглэх юм нь 10 юм байна. Энэ нэг юм шүү. За ингэ болцсон. За одоо за 91 нь эмийн задралын дараах дифференциал гэрчлэлээр илэрхийлэгддэг. За энэ дэгэнслээ тавьсан багш шүү дээ. С-гээс интеграл авсан dt шүү. Энэ нь хас k хүчин c гэж илэрхийлэгддэг гинэ.
Эми хагас задарлын хугацаанд 3 цаг, хагас задарлын хугацаанд 3 цаг хэрэг өгвөл тэгээ онд 3-ыг бодоход ерөөсө хагасан задардаг гинэ. Хагас нь одоо эхний энд байгаа цэнэл нь анхны задарлын концентрац гэвэл тэрийг хагалсан задарна гэхээр цэнэлийг хуваах нь 2 гэж хэлж байгаа гэсэн эхнийх нь. Ийм үед К тогтмолтой болгоно. За хагас задарлын энэ хугацаа нь болохоор өгвөл 3-ыг орлуулахад яг ингээд талан задардаг л гэсэн үг тийм. За цэнэл болохоор зүгээр анхны концентрац хэлж байгаа шүү. За өгсөн тэгшлээс авч болох гэхээр за одоо эндээсээ би бүгдээрээ цэгийн ишээ хуваагаад хасах К гүчгэн дэтэй гэж. За тэгэхээр хоёр талаас нь интеграл авнаа. Хоёр талаас нь интеграл авчих. Тэгэхээр нэг хүн цэгээс интеграл авахаар энэ маань натурал ертөнцийн болчихно. Тэгээ хасах К гүчгэн нэгээс интеграл авахаар Т болоод ямар нэгэн тогтмолтой энийг тогтмолтойг даагч аагаар нэвч. За энд өөрөөр хэлбэл бүгдээрээ саяныхаа интегралыг авлаа гэж x хэлж. За ингээ гаргацсан. За энд А нь болохоор тогтмолтой. За тийм. За одоо эндээс цэг олъё. За цэг болоход бүгдээ энийг L-ийн 1-ээр хөвчлэнэ. Тэгэхээр L-ийн C гэдэг бол L-ийн 1 гэснээр энэ маань ч зэрэг бодоод орчин. Хасах КТ нэмэх нь А болчихно. За тэгвэл эндээс яах вэ гэсэн чи бүгдээрээ цэг олгож байгаа шүү дээ. Тэгэхээр C маань тэнцүү E-ийн хасах К үрчгэн Т үрчгэн E-ийн А гэдэг чинь. За тэнгуут л эндээс бүгдээрээ яах вэ гэсэн чинь одоо энэ хэсэг нь юм болоод за Т тэр үед чинь за ерөөсөө хугацаа 0 үед. За 0-ыг олж анхны. За 0 үрчгэн E-ийн. Энэ бол манай анхны концентрац гадарна тий. Тэрийг нөө зэрэгт 1 болчихно. Тэгэхээр эндээс E-ийн А гэдэг бол C0 шүү. За тэрийг хэлсэн байна. Т 0 байх гэсэн шүү. Хамгийн анхны болж байгаа. За одоо хагас задарлын хугацааг тооцъё гэж. Тэгэхээр одоо бүгдрээ манайх чинь ингээл илэрхийлэгдсэн. Өөрөвл C үрчгэн E-ийн C үрчим шиг C тэнцүү E-ийн хасах К үрчгэн Т. За E-ийн А гэдэг бол манай анхны задрал буюу нэг C0 гэж тэмдэглэсэн. За тэгээ эндээс бүгд яах юм бэ гэсэн чинь одоо хагас задарлын хугацаа тооцъё. Өөрөвл хагас задарлын хугацаа гэдэг нь юу вэ гэхээр ямар хугацаанд ингэс чинь Т нь 3 гэж тэгсэн шүү дээ. Өөрөвл хагас задарлын хугацаа 3 цаг. Тэгэхээр эндээс бүгдээ C чинь Т-гээс хамаарсан байгаа. E-ийн хасах К-гийн Т үрчгэн C нь болох. Тэгэхээр энд бүгдээ 3-ыг орлуулахаар E-ийн хасах К үрчгэн 3 үрчгэн C-ийг нь бол. За энэ чи юу гэхээр юутай тэнцүү вэ гэхээр за одоо энэ чи эндээс нөө юугаа олоод тавьсан ба шүү дээ. C0 ингэчээд одоо хагас задарлын хугацааг тооцвол ийм болноо гэж. Тэгэхээр манай C маань 3 секундын дараа бол хагаслан задарна гэсэн тий. C0-ийн хагасна. Тэгэхээр E-ийн хасах 3К үрчгэн C0. Тэгэхээр эндээс C0-ууд нь хуваагдаад E-ийн хасах 3К маань 2-1 болох юм байна. За харнаа. За тэгэхээр энэ чинь бүгдээр хагас задрал гэхээр 2 болоод за энэ чинь бүгдээрээ C0-ууд нь устсан чинь 2-1. За энэ чинь болохоор хасах 1 гэж бүглэж шүү. D маань хасах 1. За эндээс тэгээ бүгдээрээ К болох гэж оролдох нь шүү дээ. За инхээр хоёр талаас нь натурал ритм авчнаа. Хасах 3К натурал ритм 2-1. Тэгэхээр энэ зэрэг нь уушаа гараад хасах нь 3К үрчгэн L-ийн натурал ритм 2-1 гэж чинь хоёрын хасгнаас ирдэг шүү. За одоо энэ маань хасах 3К үрчгэн L-ийн чинь 1. За хасах 1-ийг уушаа гаргаж хасах 1-ийг үрчгэн L-ийн 2. За тэгэхээр хасахуд нустаад К-га болохоор L-ийн 2-ыг хуваах нь 3. За юм харах юм шүү. К маань L-ийн 2-ыг хуваах нь 3 юм байна. За энэ чинь нөгөө 2-1 энэ К-гийн өмнөгч хэд байлаа? Хасах 1 байна. Хасах 1 үрчгэн К. За ингээд гарах нэ. За сүүлийн бодлого нь 92. За хэрв халуун кофе 100 градус байсан нь анх өрөөний температур 20 градус температуртай кофе хүрэх хурдан дараах тэгшлэр өгсөн гэж. За кофе хүрэх хурдан ийм тэгшлэр өгсөн гинэ. За тэгэхээр үргэлж кофе хүрэх хурдан хасах К үрчгэн температураас сан 20.
За хэрвээ 15 минутаар температур 80 градус болсон. Урбал температур нь 10 минутын дараа 80 градус болсон. Тэгвэл бүгдээр юу болох ч гэсэн 20 минутын дараа тэгвэл ямар ах нь болно гинэ. За тэгээд одоо ДТ-г нэг явчаад эндээс хувьсгчаар ялгана. За тэгэхээр эндээсээ бүгд ДТ-г хуваах нь Т-гээс хэн 20 хасах К-чин коэффициент хэмжинтэй өчгөн ДТ. За ингээ ялгачаад тэгээ хоёр талаас нь интеграл аваад за тэгэхээр одоо хоёр талаас D энэ чинь том Т шүү. За ингээ хоёр талаас нь интеграл авчих. За тэгэхээр манайх энэ чи болох юм гэсэн чинь нэгийг хуваах нь Т-гээс хэн 20 тэгээ ДТ байгаа шүү дээ. Т-гээ би Т-гээс хэн 20 гэж тавьсан ч болно. За эндээс уламжлахаар чинь нэг болчих шүү дээ. Тэгэхээр ДТ бэрэл гэсэн. Хасах К гурчиг нь ДТ. За тэгэхээр нэг хуваах нь Т-г хуваах нь 2 чинь натурал ритм Т-гээс хэн 20. Тэгээ тэнцүү хасах К гурчиг нь нэгээс нь болохоор Т зарим нэгэн тогтмолтой олгуулж магадгүй. За эндээс Т болно. Тэгэхээр бүгд натурал ритм Т-гээс хэн 20 тэнцүү хасах КТ дээр нэмэх нь Ц-гээ натурал ритм-ийг хөвчлээд энийг зэрэгүүлэх оруулж байна. Тэгэхээр эндээс натурал ритм Т-гээс хэн 20 тэнцүү натурал ритм Е ингээд хасах КТ нэмэх нь Ц. За одоо ээлэнүүд орохоор Т-гээс хэн 20 маань Е-гийн хасах КТ нэмэх нь Ц. За юм болчих. За тэгсэн чинь дараагийн нөх юм нь яасан бэ гэсэн чинь Т-гээс хэн 20 тэнцүү Е-гийн хасах КТ гээд энд ингээд 20 гэж тавьсан байсан байна. За тэгэхээр одоо интеграл авбал за ингээд бичиж интеграл бодвол юм болчихно. Т анх манайх чинь халуун кофе 100 градус гэсэн шүү дээ. За тэгэхээр Т тэнцүү нөгөөд шагалаа хасах К гурчин Т нэмхэн Ц-гийн ингээ өрчин Е-гийн Ц гэж за нэмхэн 20. Энийг тогтмолтой шүү дээ. За энийг юу гэж тавьсан бэ? Нэг нөхөр нь тавьчих. Энийгээ вэ шүү дээ. Ямар үсгээр тавьсан бэ? Зүгээр Ц л гэсэн байна. За тэгээ энийг зүгээр Т манай Т-гээс хамаарсан. Энийг зүгээр нэг Ц гэсэн тогтмолтой. За Ц нэг ч гэдэггүй нэг Ц-тэйг адилхан ингээ ойлгож ямар нэгэн тогтмолтой гэсэн. За яг хугацаа нь ойлгоход манай кофе хав халуун байсан. Е-гийн 0 зэрэгт нэмэх нь 20. За энэ маань 100 градусын температуртай байсан. Тэгэхээр Е-гийн 0 зэрэгт нэм чинь манай Ц1 нь 100-аас 20 хасгаар Ц1 нь 80 байна. За одоо бүгд энэ чинь Ц1 буюу энийг хэлж 80, энэ чинь 0 гэх гэсэн үг шүү дээ. За иймд гэд за нөгөө тэгштлээ хэвэрнэ. За тэнгуэл манай энэ тэгштгэл маань Т x гэсэн үг шүү дээ. Одоо Т-гээс хамаарсан функц маань за энэ доотлох орчих юм байна. Ц1 буюу 80 олцсон. 80 30 Е-гийн хасах КТ дээр нэмэх нь 20. За ингээ нэг олцсон. 80 нэмэх нь 20 тайм биш. За тэгэхээр энэ бас 80 гэсэн үг. За одоо 10 минутанд манайх 10 минутын дараа 80 Цельсийн температурт болсон гэсэн. Тэгэхээр одоо би энэ чи 10-ыг орлуулахад 80 болсон гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо 10 орлуулчих. Тэгэхээр 10-ыг 10 минутын дараа 80 30 Е-гийн хасах К гурчин 10 минут нэмэх нь 20 ингэсэн чинь 80 болсон гэж. Тэгэхээр энэ маань 80 30 Е-гийн хасах 10К хоошоо гаргалаажаар эндээс Е-гийн хасах 10К маань 20 тавахаар чинь 3-ыг бахан 4. За ингээд Е-гийн юм болж байгаа юм байна. За одоо энэ бүгд яасан гэсэн чинь 80 болж гээд сая Е-гийн 10К чирлэлөө 3-ыг бахан 4. Тэгэхээр энэ нөх юм нь 3-ыг бахан 4 юм байна. За эндээсээ К-га элемент илэрхийлсэн байна. За одоо ингээд. За одоо эндээс К болно. Тэгэхээр эндээс хоёр талаас нь бүгдээрээ натурал ритм авчих. Тэгэхээр натурал ритм 10-ийн хасах 10К тэгээд натурал ритм гээд 4-ний 3 гэдэг авчих. За энэ зэрэг нь уршаа урчих нэ. Тэгэхээр хасах 10-ыг 30 К урчих нь элен 10. За 10 биш тийм. Е-г би 10 гэдэг авчих. Е-г баха шүү дээ. За тэгэхээр Е-штэй натурал ритм Е. Тэгээд элен 3-ыг бахан 4. Тэгэхээр элен Е маань 1 байхгүй. Тэгэхээр эндээс манай К болохоор хасах 1-ийг бахан 10-ыг урчин натурал ритм 3-ыг бахан 4. За хасах 10-ны 1 тийм биш.
За одоо нөх юм харнаа бүгдээрээ. Тэгэхээр энэ маань хасах 0.1-ийг үрчгэн ээлэн 3-ыг бахан 4. За энд өмнөх таанууд нь гарсан болохоор энийг шууд бичсэн ч болох юм шүү дээ. За иймд температур нь гинэ. За температур болоод тэгээ хариу орлуулах гэж. За одоо бүгдээр чинь К-га олцоо. Манай нөгөө функц маань хаа вэ гэсэн чинь энд байна. Энэ. За одоо энийг бичье. Т тэнцүү 80-ыг үрчгэн Е-гийн хасах КТ нэмэх нь 20 юм байна шүү дээ. За манайх юм байна. Одоо би нөгөө К-га олцсон чинь орлуулж шүү дээ. 80-ыг үрчгэн Е-гийн хасах К-гийн оронд хасах 11-ийг үрчгэн натурал графикын 3-ыг бахан 4 ТТ нэмэх нь 20 гэсэн үг. За нэг жах янзлнаа. Тэгэхээр 80-ыг үрчгэн Е-гийн хасах ингээ нэмэх 11 натурал графикын 4-ний 3-ыг үрчгэн Т байх гэсэн үг шүү. Нэмэх нь 20. За одоо бүгдээ чи юу болох юм гэсэн чинь тэгвэл 20 минутын дараа ямар ах бол. Тэгэхээр 80-ыг үрчгэн Е-гийн 11-ийг үрчгэн натурал графикын 4-ний 3 үрчгэн 20 нэмэх нь 20. За нэг янзлнаа бүгдээ. Тэгэхээр энэ маань 80-ыг үрчгэн. За энэ хураагдчихнаа. Тэгэхээр Е-гийн 2-ыг үрчгэн ээлэн 3-ыг бахан 4 нэмэх нь 20. Тэнгүүл 2-ыг ишээ зэргүүлэх оруулчих. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 80-ыг үрчгэн Е-гийн ээлэн хоошоо гаргахаар 16-ны 9 нэмэх нь 20. За чинь натурал графикын чанараар Е-гийн ээлэн Е суурь тавьж энэ маань 16-ны 9 болох юм байна. Тэгээд нэмэх нь 20. Тэгэхээр 80-ыг энэ багш 5 болоод 5-ын 45 дээр 20-ыг нэмлээ. Тэгэхээр 20 минутын дараа манай кофе 65 градус болох юм шүү. За тэгэхээр энэ бол 65 юм байна. Эн чинь болохоор за өмнөх нь бол хараа нэг бүглээ авч Т-ний үлээ коэффициент нь хэдийн капитал болчихлоо. Тэр 80 явах шүү. Тэгэхээр энэ маань 80-ыг үрчгэн энэ нөгөө 3-ны 4 тий. За тэгээ нүсэнд нь 4 болцсон юм чи энэ 80 энэ 65. За ингээд дуусч байгаа байна.